Дэнцэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын бутан бүргчин нагорхи Насан өндөр авэж хайлаарай Налтын зам булаач нагорхи Өнөртэй сэтгэлийг аргадаж хайлаарай 9 цагаан туг нь хөх тэнгэр мөрлөн байна. ертөнц дахны Монголын зүрх сэтгэл огшин байна. 9 аймаг нэгдэж их Монголоо нэрийдсэн ерхөг найгсан талын Монгол түмэн наадаж байна. TV8 телевизийг үзэн суугаа эрхэм үзэгч хиймэрлэг монголчууд та бүхэн маань сайхан наадаж байна уу? TV8 телевизээс та бүхэндээ бэлтгэн хүргэдэг тэтэм нэвтрүүлгийн шинэхэн баярын дугаар маань их эрхэм үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү сайхан цаг хугацааг бидэнтэй хамтдаа эрхэм үзэгч та бүхэнтэйгээ хамтдаа дуутай хууртай инээд хөрөөр цалгин халгин сайхан халуун яриаг өрнөж бидэнтэй хамтдаа энэхүү нэвтрүүлгийг одоо үзэгч та бүхэндээ хүргэхээр студид маань Монгол улсын гавьяа жүжигчин Бацөх хөрөлцөн ирсэн байна. За танд энэ сайхан баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан зусж байна уу та? Сайн явж байна уу? За баярлалаа. Өөрт нь бас сайхан баярын мэндийг хүргэе. Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За таны ажил алба өндөр. Өндөр. Сайхан наадж. За ингээд энэ жилийн үед баяр наадам их сайхан болж байна. Тэгээ бид бас тэтэм нэвтрүүлгийнхаа энэхүү зочин амирт хэм таныг урьж үзэгч түмэнтэй уулзуулж тийм ээ таны бас сайхан дуу хуураас сонсч тийм ээ хамтдаа сайхан халуун яриаг өрнүүлж энэ сайхан цаг хугацааг өнгөрөөё хэмээн урьсан. Тэгээ юун төрөнд бас бидний урилгыг хүлээн авч энэ сайхан студийн маань хойморт одоо хүрэлцэн ирсэн танд бас галаалаа гэж хэлмээр байна тий. За баярлалаа. За тэгээд Бацэг ах юм бас олон сайхан дуунууд ард түмний хайртай, ард түмний сонсох дуулах дуртай олон сайхан дуунууд байдаг. Тэгээд бас сүүлийн үеийн одоо сүүлд үзэгч түмэндээ тийм ээ орчлон аргадаг цагаар хэмээх сайхан уран бүтээлийг одоо тайлан тоглолтоо өргөн барьсан. За тэгээд түүнээс хойш бас олон л үзэгчдийн хүсэлт энэ тоглолтодоо дахих уу яах уу гэл ийм хүсэлт зөндөө явжсан. Тэгээд сүүлийн одоо зуны энэ сайхан алгар өдрүүд иддэг тав саагур өнгөрөө тийм ээ нутаг орон явбоо хизээ хотод ирв. Тэгээд энэ талаар хоёлоо бас сайхан яриагаа өрнүүл яах тий. Сая Завхны Төдөвтөөс өмнө очиод тэнд нэг овооны байрт очиод ирсэн. Тэр нутагтаа очиод ирсэн. Тэгээд хавар бол Завхан аймгийнхаа бүх сумуудыг тойроод тэгээд аймагтай хаалттай гэж ирсэн шүү дээ. Тэгээд энэ жил бол нутгургоо дахин явсан юм сайхан жил болж байна. Тэгээд хаврын хувьд бол тоглолт их сайхан болсон. Үзэгчд маань их олон хоногийн өмнө билетэн дуусч их сайхан одоо уран бүтээлчний хамгийн одоо сайхан төлчин тэр шүү дээ. Үзэгчд маань бас ингээд өөрсдөө сэтгэлийнхэн дуудлагаар хийж үзээл. Тэгээд орчлон аргадах цагаар гэх юм тоглолт хийгээл. Ингээд яс. Тэгээд энэ жилийн хувьд бол их сайхан тэгээд зуншлаг одоо сайхан болох байх одоо бас бараа. Завхан нутгаар зуншлаг сайхан баг. Ер нь тэгэл алаг цааг байна л да. Одоо хондоо бол жоо нартай бороо яг Завхныхаа сумуудаар бол гайгүй байна. Гайгүй байна. Тэгээд энэ бол өдөөний одоо малчт маань бол ер нь тийм одоо улирал нь их тэнгэр нэг сайхан байх юм бол те. Одоо тэгэл одоо их сайхан жаргалтай байдаг штэ. Тэгээд одоо бол сайхан морио ууж эхэлж их шиг байна. Тэгээд айлууд тусландаа буутсан те. Баяр наадмаа гэж морио өсөргөл. Баярын одоо тийм юутай болцсон байл. Өдрөөр жилж байгаа юм тийм ээ. Тийм л гоё байна да. Тийм. Таны хамгийн сүүлийн орчлон гаргадаг цагаар хэмээх сайхан тоглолт бол үнэхээр сайхан болсон. Тэгээд тухайж гисэн бас тантай бас яриаг хийгээ сууж байгаа тухайсан гэж. Яг тэгэхээр энэ тоглолтын хувьд бол нэлээд тийм хүлээлттэй одоо сонсогчдын хувьд тийм нэлээд хүлээлттэй. Магадгүй тантай одоо нэг уулзах гэсэн хүмүүс бас энэ тоглолтын дээр гэж нэлээд сайхан уулзаж. Эсвэл үнэхээр таны сайн хэлсэн сэтгэлийнхаа дуудлагаар ирж ингэж сайхан уулзалт. Ерөөсөө л одоо тэр дуу хуураас илүү маш сайхан одоо юм уулзалт бас болсон гэж би бол хувьдаа тэгж бодоод байгаа шүү дээ тий. Ер нь бол тэр орчлон хайрлаараа сүүлийн үед миний нэг дуу яваад байгаа штэ. Энэ дууг ерөөсөө ардам өөрсдөө хийх болгодог байхгүй юу. Бид нар бол ингээ гоё дуулаа бичүүлээл одоо телевизээр ч юм уу одоо эпимер ч юм уу кашет CD-гээр гаргачихдаг. Тэг үзэгчд маань ингээд бие биендээ дуулж өгөөл. Нарийн дээр дуулаад, каракон дуулаад, тэгэл машин дотор сууж явахдаа дуулаад, мэддэггүй нь мэддэггүйдээ заагаад тэгэл өөрсдөө хийх болгодог. Тэг энэ дуу болохоор зэрэг бяцлаглалын газруудаар их дуулагдаад, нэлээд хэдэн жил дуулагдаад. Тэгээ YouTube дээр ингээ үг мөгтэйгээ тавьсан. Сүүлд нэг одоо Эрдэнэцгийн хамблам ингээд дуулаад тэгээ миний хоолн дээр гоё итүүтэйгээд их гоё цоцлоо уудлаад их гоё тийм үзэгчдэд бас ингээ хүргэсэн.
Тийм. Тэгээд дараа дээрээс нь одоо үзэгчд маань фэйсбүүкээр харцдаг улсууд маань тэрийг үзчихсэн аа. Зүгээр ингийн тэрүүнд харцдаггүй өдөөний малчд ч юм уу залуучууд энэ тэрийг сонсоод тэгээд одоо бол бүр хит болж байна. Үнээр сайн явж байна. Яг тэгээд би боддог энэ дуу бас цаг үе олсон юм шиг одоо хүн төрлөختөн бас орчлон тэгээ амар хуу харцаад байгаа юм бол тий. Хүмүүсийн хоорондын одоо бас сэтгэлээрээ бие биендээ хандлага нь зохим ямар байгаа юм бол бас нэг тийм нийгмийн захиалгач юм шиг тийм их гоё үгтэй тий. Манай цогдорчин бавуудорчин шүлэг нар мантгай. Энэ дуун дээр төшөглөл ерөнхийдөө тоглолтоо хийсэн. Орчлон хайрлаарэ гэдэг үг орчлон гаргах цагаар гээд хавар болж байгаа юм байна. Тэгээд тоглолт маань нэг сайхан болсон. Эрдэнэ дарахнууд Улаанбаатарт тоглоод Эрдэнэ дархан тоглоод тэгээд одоо завхныхаа боксмуудаар тоглоод тэгээд тэр тоглолт нь бол утгаар зэрэг нөгөө рекламн дээр болохоор зэрэг бас баахан бацгууд энэ тэр бас их сонирхолтой байсан шүү дээ. Бригадын энэ төргээд ерөнхийдөө бол манай Алдар хааныхан тэр дундаа Алдар бригадынхан тэгээд завхныхан дээрээс нь одоо миний одоо дууг сонсох дуртай улсууд энэ тэр их ирсэн. Тэгээд тийм болохоор зэрэг одоо энэ жилийн хувьд бол өстэй сайхан байна. Тэгээд намар тийшээ бас энийгаа тоглолтоо тоглодог ч юм уу үзэгчтэй ч хүсэлтэй дээ. Яадаг ч юм блэ гэхэл одоо бас жоохон тий шантраад идэг болчих. Тэгэл гой доонуудаа ягаад үзэгчд маань ингээд ерөнхийдөө бол үзэгч өөрсдөө их дуулдаг шүү дээ үзэгчд чинь. Тэгээ наадан болохтор зэрэг хүн бас нэг сайхан одоо сэтгэл их сайхан болдог шүү дээ. Хүн болгон улсын баяр гэдэг чинь бол хүн Монгол хүн болтноор гоё бахархдаг тийм. Монгол хувцаараа гоёдаг, Монгол наадмаараа гоёдаг. Айргаан уудаг. Ерөөсөө Монгол гэсэн тэр сайхан улам бол ингэж нэг гоё бадарч мандаж бахархлын баяр ч тийм. Тийм одоо үндэснийхээ соёлыг нэг иргэн сандаг ийм сайхан баяр шүү дээ. Тэгээд би миний хувьд бол наадмыг бол одоо бүх үзнэ. Одоо телевизээр харна, морион үзнэ. Тэгээд би наадмын талаар ингэ боддоор би бүр бага хүүхдтэй та 2 удаа морь унсан байдаг. Хурдан морь унсан байдаг. Тэгээд нэг даагуна төрүүлээд. За. Тэгээд нэг хар даагуна төрүүлээд тэгээд их жоохон байтай. Болохдоо надад энэ морин хөнгөн байд магадгүй гэл. Тэгээд төрүүлсэн байхгүй юу. Тэгээд хойдны бүдүүн насны нэг морь унаад. Тэгин чинь нөгөө морь чинь бүр явдггүй хамгийн сүлд ирээд наадамч дуртаас тарж иржсэн. Тэгээд тэр санаацаас гардаг. Хамгийн гоё тийм дурсамжууд байдیں۔ Одоо хаагур наадж чинь сүүлийн жилүүд та хотдоо наадж чинь үү төрлөг нутагтаа очиж наадж чинь үү? Ер нь бол хотод. Яг л зүгээр гадагшаага гадаад байгаа монголчууд дээр очиж бас их наадам дээр их очсон. Очдөг Америкт байгаа монголчууд дээр наадам үеэр их очтээ. Тэгэхээр эдгээр чинь бас яг л одоо Монголд байгаа юм шиг яг мэлээ шүү дээ Монгол улцаагаар тэгээд үндэсний хувцсыг өмсөөл тийм хошуур хийж идэл. Хошуур хийж идэл. Тэгэл тэр баяруудаар нь таарад тэгэл баяр дээр нь очиод наадмын нээлтмэлтэн дээр нь дуулгач шít. Тэгээс ер нь тэгэл хотод болцсон наадам хийж энэ. Хариу оронд байгаа за тэнд магадгүй олон жил болсон хүмүүс бол яг л тэр Монгол сайхан дуугуур Монгол сайхан дууч тэр дундаа тэгэл бас таны энэ сайхан нутаг өсний тухай олон сайхан дуугуурыг сонсоод нэг сайхан гэртээ харьчаад ирсэн юм шиг боллоо ч гэдэг юм уу сэтгэл нэг сайхан зөөлрөөд ирлээ ч гэдэг юм ийм бас сайхан яриа ийм гоё мэдрэмжүүд бас явдаг л да. Тэгээд дуугуур гэдэг бол өөрөө маш гоё тийм цаанаа маш гоё хүмүүжил сургаал гоё дурсамж тийм ээ ийм гоё маш гоё агуулгууд явж байдаг. Таны яг н орчлон хайрлаарэ гэдэг энэ дууны хувьд бол өөрөө бас сая таа гэсэн сая бас ярьж тийм маш гоё тийм цаанаалдаг тийм гоё яг л энэ цаг үед тийм хүмүүст илүү нэг тийм гоё ухаарлыг өгöd байгаа нэг гоё мэдрэмжийг өгöd байгаа ийм сайхан одоо бүр нэг тийм чихэн наалдцтай. Би бол анх сонсоод шууд л ингээл нэг мэддэг дууч юм шиг санагдал ингээл яг үгийн нэг сайн мэдхгүй тэгэл ингээл аялал явж исэн нэг мэтгэл ерөөсөө өөр ирэхгүй сайн мэддэг болсон. Хаанасаа ч үгийн сурсан. Тэгээд гоё уран бүтээл гэдэг бол ерөөсөө л нөгөө ард түмэн өөрөө дуулдаг гэдэг шиг л яг л ингээл урсгалаараа ингээ хүмүүс төрөөл хүмүүс сайхан дуулах дуртай болоод ингээ явждаг. Магадгүй яг энэ орчлон хайрлаараа хэмээх энэхүү дууны сэдвийг хөндөд энэ дууны тухай яриад ирэхээр үзэгчд маань энэ дууг нэг сонсох юмсан ч гэдэг юм уу эсвэл энэ дууг гавьяат маань нэг сайхан дуулж өгөөсэй ч гэдэг юм бас тийм бодол төрж байгаа болоо гэж би бас дотроо тэгж бодож байна. Яг тэгэхээр надад бас яг тийм мэдрэмж аваад байгаа учраас тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа наадамч болон Монгол түмэндээ орчлон хайрлаараа хэмээх энэхүү сайхан бас уран бүтээлээ тийм энэ сайхан дуугаа бас нэг ая барьж өгөөч хэм бас танаас хүсэж байна тий. За тэгээд орчлонгаар хайрлаарай гэдэг.
Тэндэн цэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын бутан бүрэгчэн нагорхи Насан өндөр авэж хайлаарай Нартын зам булаач нагорхи Өнөтэй сэтгэлийг аргадж хайлаарай Мөрмөстэй нүдийг арчиж хайлаарай Чи бидний авчлан ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Иэн дорны сарыг Гэрэлтэй туяага хүнчхэн нахорхи Дадуухан амарга уучилж хайлаарай Замлингийн урсгал билээч нахорхи Өнөтэй сэтгэлийг аргадж хайлаарай Мөрмөстэй нүдийг арчиж Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Хамтаран үсийг хайлаарай Салхины аясаар сарничхан нагорхи Боргоор олддгүй амьдрал хайлаарай Зовлон жаргал хувач нагорхи Өнөтэй сэтгэлийг аргадж Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Өнөтэй сэтгэлийг аргадж хайлаарай Мөрмөстэй нүдийг арчиж хайлаарай Чи бидний авчлан ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Ура. Хүн болгоны сэтгэл дандаа гоё хайраар дүүрэн дандаа гоё нэгнийгээ монголчуудад гоё хайрлаж хүндэлж тийм ээ ийм бас байгаасаа тэгээд таны одоо уран бүтээлээ тийм ээ дуу хоорой энэ үзэгч түмэндээ хүргэж байгаа тэр дуулж байгаа байдлыг харахаар би бас тэгж боддог. Нэг тийм хүнд нэг гоё сургаад нэг хилээд байгаа юм шиг нэг тийм ярьж нэг ийм шүү хүмүүн одоо эн чинь ийм шүү гэх нэг тийм сургаал айлж байгаа юм шиг тийм гоё нэг наалтцтай тийм ээ ингэж гоё хүргдэг нь бас үнэхээр гайхалтай байна. Нутаг орны тухай би бас яриаг үргэлжлүүлэн бас хүндмөр санагдаж байна л да. Тэгээд мэдээж төрсэн эцэг их тийм ээ одоо илгэн садан за төрсэн унсан газар угаасан ус гэдэг бол хүний зүрх сэтгэлд одоо хамгийн том орон зайг эзэлдэг ийм гайхалтай сайхан зүйлс байдаг. Тэгээд мэдээж хүн болгоно нөгөө нутаг орноороо бахархаж
би одоо завхны бац өгөх гэж ингэж ярьж амгшиж өнгөрч явдаг болов гэж ингэж боддог тийм. Тэгэхээр Монгол иргэний тэр зээжинд байдаг боловлж байдаг тэр нутаг орны тухай тэр сайхан уул толгодын тухай бас та тэр сайхан мэдрэмжээс нутаг орныхоо тухай өөрийнхөө бага насны тухай бас бидэнтэй хуваалцаач гэж хас хэсэг юм. Яа. Ерөнхийдөө бол би Завхан аймгийн Алдархан сумын хүн шүү дээ. Алдархан гэдэг аймгаас нэг 28 км. Одоо Доноо онгоцны бодлого гэдэг шүү дээ. Одоо Завхны онгоцны бодлого. Тийм онгоцны бодлого. Тэнд л одоо өссөн. Төрсөн. Тэгээд одоо тэр Алдарханы одоо алдар бригадын хүн шүү дээ. Би манай аав ээж л тэнд одоо надад мэдээлэл дөрөвт тэнд байжсэн. Тэрнээс өмнө бол одоо Завхан гол талын улсууд ерөнхийдөө дөрвөлжин талын хөхмөрт талын хавaalтай. Гэхдээ тэр хөхмөрт нь бол тухайн үед Завхнаас байж байгаад хаваалтайг одоо садрахтан хойшоо Алдархан руу гараад ирсэн л юм улсууд л. Тэгээд хүүхэд байхад хүүхэд хамгийн гоё нутаг шиг одоо гоё юм ямарваа нэг хүн бол яг хаана байсан бэ? Би хаана байсан бэ? Ханаас эхэлсэн бэ тий? Бүх юм дандаа бодож явах хэрэгтэй шүү дээ. Өөрөө тийм болохоор зэрэг л өглөө болгон нутаг усаа бодож нутгийнхаа тэр сайхан өгчдүүдийг үеийнхаа найзуудыг бодох тий. Дандаа л одоо хамгийн гоё юм чинь одоо ялангуяа Улаанбаатар хотод ч юм бол бид нар чинь өөртөө нэг тийм уулзах тийм зав их цөөхөн байт шүү дээ ер нь бол. Өөртөө өөр дотор хүнтэйг гой дурсамжуудаа ингэж эргэж ингэж бодох тийм зав их багтай байдаг шүү дээ. Ер нь бол ингээл гадуур ингээл явна. Тэгэл тоглолт моглолт гэдэг ч юм уу. Тэгээд телевиз үзэл тий. Яг оронд ороод ингээд унтахынхаа өмнө их гоё одоо бага насны гоё дурсамжууд тий залуу насны гоё дурсамжууд тэгэл нутаг усны тэр сайхан хөгсчүүд тэгэл одоо юу байдгийг юм болгон дандаа өглөө босоод сэрээд нэг гоё бодогддог тий. Тэг хүн чинь бол ер нь бол сайхан өглөө босоод нар мартаагаар залгуул тий. Тэгж явдаг. Тийм болохоор зэрэг нутаг ус гэдэг бол хүний одоо бүр ерөөсө дандаа бодож явж явах хэрэгтэй ийм зүйл. Тэгээд ялангуяа нэг жоохон 40 гараад 50 гараад ингээ хүрэх юм бүр одоо тэр нутг руугаа ингээд тэр нутг нь дуудаад байгаа юм шиг. Одоо ингээд нэг Завхны оймоо болж штэ тийм. Тэгвэл усын ой ч юм уу, хөвсгөлийн ой ч юм ингээд болж байгаа. Тэгээд баруун дэш ингээд явж байгаа хөсчүүд одоо 90 80 наслцсан хөсчүүд одоо энэ Улаанбаатар бүх хат өндөр нь хүүхдүүд нь энд бүгд байгаа байхгүй юу. Тэгсэн мөртөөс л тэнд нэг өөрийнх нь нэг бүр нэг чухал юм байгаа юм шиг тэр явж байгаа байхгүй. Тэгээд нэг овоон дээр очиод ингээд сууж байгаа мууж байгаа бүр сэтгэлээсээ тийм л гоё нутгийн дуудаад байгаа юм шиг. Тийм байт юм байлээ. Гэхдээ тийм болохоор зэрэг би миний анхны уран бүтээлүүд бол голцоо нутгийн тухай дуунууд. Одоо Завхан гол дуутнуур аавууд аам энэ тэр дорны номоохон хармуур бадранд энэ тэр ийм нутгийн усны тухай дуунууд дуулдаг байсан. Тэгээд тэрүүгээрээ тэгээд нутаг усан их магтан дуулсан болохоор зэрэг бас тэр нутаг усан надыг одоо бас харж үзсэн гэж одоо хэлж болох юм ааши тий. Тэгээ одоо бас олон төмний танил болол ингээд хүмүүс над алгадшаал тэгэл одоо үзэгчд надыг миний тоглолтыг үзэх гээд өчнөө дөргөн барайл ингээд гүгээд ирээд үзээд нь штэ. Энэ нь бол угаасаа л чи дөрөв хэлж чинь таны дуу нэг ингээд гоё хүнд хүрээд байдаг юм тэргээд гоё ингээд энгийн байдаг гэх тийм. Нийтийн дуу тэгээд тэр дундаа би бол их гоё дуулаа гэж боддог. Зүгээр л чин сэтгэлээсээ байхыг өөрөөрөө байхыг хүсдэг тийм. Тэгээ миний одоо тэр чин сэтгэл рүү л үзэгч талгадчихдаг байх гэж. Чин сэтгэлийг сонсох гэж хүмүүс ярьдаг чинь болоо гоё дуулах гэж энэ төр биш. Зүгээр л гоё сэтгэлээс зүгээр гоё байгаа юм а. Чи тэр одоо ярьж штэ тий. Яг энэ шиг ингэж гоё үзэгчтэй. Гоё ингэж хүрэгдэг үгийн үг мүгийн гоё хүрэгдэг ч юм уу тий. Чин сэтгэл гэдэг чинь хүний сэтгэл хүчтэй штэ тий. Зүгээр энэ шивнэд хэлсэн ч гэсэн хүрдэг тий. Тийм утгаараа л тэгэж одоо үзэгчдэд бусад их том дуучдаас ялгаа нь бол тэр байдаг болов гэж бодоод байгаа. Тэгээ би нутаг усаа магтанд болсны хүчиндүүдийн зэрэгтэй явдаг байх гэж бодвол энэ жилийн тэр орчлон гаргах цагаар Завхны Батцуг, Алдарханы Батцуг, Алдарханы Батцуг зэрэг тий. Бас н тоглолтод далиндуулаад нутаг усаа бас нэг баг Монголд яарна гэж жоохон яриулъя л да одоо гэж бодоод. Тэгэл одоо чи тэр ярьж байгаа сая нутаг усны тухай ингэж хүн болго ярьж байгаа хэвээр. Хүн болгон уул усаагүй бол Монгол эх орноо тий. Цаашлаад эх орноо. Тэгэхэд одоо их дэлхийг хүн дандаа одоо ингэж магтаж бодож хүн бол дандаа амнаасаа сайхан цагаан юмнуудыг их гаргах хэрэгтэй болов. Ялангуяа манай монголчууд л их тийм бэлгийн арт юм шүү дээ. Тийм болохоор өнөөдөр
Яг тэ зөндөө болохгүй байгаа бараа юм уу зөндөөл тэрнийг одоо ер нь сайхан зүйлүүдийг ярьж байгаа хүмүүс гоё идэв шүү дээ. Өнөөдөр баярын өдөр бол чивтэй. Их сайхан цагаан идэ тавьчихсан ингээд суучин тий. Их сайхан цагаан царай гоё юм ер нь болно гэдэг бол болдог тий. Бүтэн нэгэл бүтдэг. Тэгээ би сая надад Монголыг бүтэн таарсан. Сая завхны сумуудыг таарахад залуучууд арих ухаа болчих. Янз юм. Их гоё байна. Тэгээд нэг гоё юм тэр байна. Хоёр дахь гоё юм юу гэхээр одоо нөгөө үзэгчд нэг ингээд артлын хаалгаар норхгүй бол нэг билет ажихаал нэг байдаг шүү дээ тийм ерөөсөй байхгүй хүмүүс одоо бас их тийм хамар давж үзээд хүн бас их сайхан юмнууд байна шүү тийм залуучууд арих ухаа болсон байна гоё ялангуяа хөдөөний малчтын амьдрал бол бас их сайхан болж байгаа юм байна би бол бас тэгж харагдаад байгаа билет үзчихээл мэцгэлтэйгээ тавхад бордон дээрээ суугаад ингээд тэгээ би сүүлийн үед бас тэр нутг усны тухай дуу гэснээс ёстой нэ би хэн байсан бэ хаанаас эхэлсэн бэ гэж боддог хүн болгон нутагтай хүн болгон сонсомоор тий нэг дуу би одоо бас энэ чамайг одоо өсөсэй л гэж бодож байна. Тэр нь юу гэхээр Тодхон зүудний нутаг гэдэг Батмөргөн хөгж манай цогдорчин бавдар чинь тэрийг бас энэ сайхан өдөр бас ялангуяа манай монголчууд тий ер нь бол тосон бар үзүргээд байсан тосонхон болгоцсон юм бэ. Тэгээд ганцхан үгний тэрний хөгтөр нутаг болгонд тослогхон бар үзүр гэдэг байхгүй. Баян горч гисэн байж л одоо юу гэдгийг дорнот байж л гэдэг тий нутагтай хүн болгоно. Тэгээд энэ дуу бас дуулнаа нэвтрүүлээ чамаа хүсвэл дуулъя гэж бодож байна. Монголчуудын тэр амны бэлэг сэтгэлийн бэлэг хоёр ер нь их нэгдэг юм болоо гэж би хэсэж боддог. Ерөөсөө л амаараа сайхан байна болж байна гэд тэр зүйлийг сайхан тунхах гэж ярьж байгаа юм бол тэр зүйл нь яг л нөгөө тэр амаар тунгалтай адилхан сэтгэл ам хоёр нэгдэж ингэж ажил үйлсэн сайхан бүтэмжтэй байд юм болоо да. Тэгээ яг юм болгоныг сайхан энэ сайхан цагаан идэ шиг энэ сайхан цагаан бүхэн шиг төсөөлж байвал одоо тэр зүйл сайхан л болох байх. Тэгээд нутгийнхаа уул усанд тийм ээ нутаг усандаа үргэлж одоо сүсгэл залбирч явах юм бол нутгийн уул усан түшиж дандаа харж заяагийн сайхан үргэлж замын засч явдгийг гинлээ. Тэгээд таны бас Тодхон зүудний нутаг хэмээх энэ сайхан дууг бол үнэхээр яг энэ сайхан яриан дээр үнэхээр одоо танаар дуулах байхын арга. Тэгээд энэ дуу бол өөрөө тэр дууны үг тэгээд таны тэр дуулж байгаа сайхан зүйл бол өстой яг л нутгаа сонсон хүмүүсийн таны энэ нутгийнхаа тухай ярьсан яриаг сонссон энэ нутгаа санагалцж байгаа хүмүүсийн сэтгэл дээр улмал сайхан хөв аялал юм. Тэр сэтгэл сайхан тайтгарл тайвширлыг өгөх байх гэж бодчих. Тэгээд таныг Тодхон зүудний нутаг юм сайхан хөвгтөлээ. Өргөн барьж өгөөч ээ. За баярлалаа. Тэгээд тулах холын харагыг оранчин нутагасаа эхэлсэн би аттай явах ёрол хайрласан тасанхан бар үзүр отхон тэнгэртэй очирвантай хамт зүудлэгдээ нутгасаа авсан би сайхан заяа хайрласан тосонхон бар үзүр сайхан эжтэмэн автай минь хамт зүудлэгдээ асуудалгах салхиндан хатсран унсуулэг сайхан Тодхон зүудний нутаг минь
байгаа нутаг ус үнэхээр нүдээ харагдаж бодогдож шүү дээ. Монголын дэтлэх уужим ухааны морд үрсэх нутгаас авсан би буянтай явахын оддыг заяасаа тасан хомбар зүр болол авдамын дэжтэмэн хамт зүдлэгдээ Мэндэн цэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын бутан бүргчэн нагорхи Насан өндөр авэж хайлаарай Нартын жам булаач нагорхи Яста үзэгчд маань тий. Гоё энэ дуу ерөөсөө нэг тийм гоё илэрхийлж чадахгүй байна. Тэг ямарсан хүн болгоны тэр сэтгэлд байгаа тэр үргэлж бодгож байдаг, харгаж байдаг тэр сайхан уул толгод гол горих ижээ аав нь бас магадгүй энэ дуун дээр сайхан харагдаж бодогдож ижээ аавтайгаа байсан магадгүй тэрээд ингээд суугаад энэ дууг сонсох юм байсан болов уу гэж бодож байна. Тэгээд нөгөө одоо тим цолтой гэж овоглуулахаас илүү тэр нутгийн тэр штэ гэж ингэж овоглж тийм ээ ингэж байх нь одоо хүн болгоны хувьд илүү байдаг юм болов. Тийм одоо жишээлбэл Завхны Бацүх гэдэг хэлээр танд их байсан гэдэг баг тий. Завхны Бацүх. Тий. Ер нь бол Завхны Бацүх гэж ард юм хөлсдөл ингээд нэр өгчдөг штэ ер нь. Яг Завхнаас нэг дууд нуур Завхан гол энэ төргээл 90-ад оны үед нэг тийм дуунууд гараал ингээд морин хуур наадмад дөрөөл ингээд гараад иртэл зэрэг хийд бараад мараад дөрөөл ингээд тэгэл энэ Бацүхэл нэг юм дуучин гараад иртэл Завхны гэл тэгэл одоо энэ хүмүүс чинь Завхны Бацүх энэ тэгэл тэгэл нутгаараа тэгээд овоглогдоод явна гэдэг гоё шүү дээ. Одоо нутгаараа нэрлэгддэг олон дуучид байна да. Одоо манай Эрдэнэтийн чулуун шимэг тий тэгэл одоо Дорноговын наран туяач гэдэг ч юм уу, Усын загарж өгч гэдэг ч юм уу, гэх мэтлэнгийн Төв аймгийн Бандан Дулумсран ч гэдэг ч юм уу, гэх мэтлэнгийн олон сайхан уран бүтээлчд нутаг усаар овоглогдоод тэгээ явж байгаа. Тэр бол бас л тэгээд нутгаараа овоглогдож явах нь их гоё л санагдав. За, ариг хэрэг удах байх. Ариг угаараа гэх тий. Ариг бол яг зүгээр унаа. Тийм. Би тэгээ танаас бас нэг зүйлийг асуумаар байна л да. Хүн болгоны хувьд тэр сэтгэлд байдаг олон сайхан нандин зүйл байдаг л жишээл та хоёр сая ярьлаа шүү дээ, тийм ээ. Эцэг их илгэн садан нутаг ус гэдэг. Тэгээ хүн болгоны хувьд бас нэгэн гайхалтай тэр сэтгэл зүрхэнд байдаг орон зай бол хүний анхны хайр гэж нэг зүйл байдаг тийм ээ. Тэгэхээр би бас энэ зүйлийг тань хөндмөр байна л да. Таны анхны хайр тэгээд энэтэй холбогдуулаад юу гэхээр бас олон сайхан нутаг усны дуу тэгээд хажуугаар нь бас хайрын сэдвтэй хамгийн анхны уран бүтээлт нь ямар дуу байгаа вэ тийм ээ. Тэр анхны хайр тэр гоё бас ариун нандинд орсомжаас бас хаваалцаач гэж хүсэж байна. Би бол манай ерд монголчууд баг мэддэг багтаа эхний уран бүтээл дандаа л улс аав ээж тэгээ сургууль минь нутгийн сайхан гэрмэр уул усны тухайд дуулдаг гэсэн. Тэгээд өөрөө би их оролж гэлсэн шүү дээ. 36 таа гэлсэн. Тэ одоо тэгээд хайрын тухай дуунууд нэг дуулдаг. Тэгээ миний анхны одоо хайрын
дуу бол дуунд ая хийж нэг өхнийхэн тавшин төрсөн төштэй бүсэгчин тайлаад тэр дуунд ая хийгээл тэгэл би одоо болдог ч юм уу болдгоо ч юм уу тэргээл тэгэл хүмүүс нь хайрын тухай дуунууд надад их өгдөг. Тэгэл нэг хайрын тэнгэртэй залуу насны хаагуурн зурсан бүсгүй байна тэргээл нэг ийм дуунуудыг манай яруу нaalч бацаахан энэ тэр над төгөөл ая манай ган уу хийгээл тэгэл би энэ дуулж болохгүй хаа нэг гэр нэг жоохон тэгсхийгээл одоо юу гэдэг хадмын хаяад өссөн мөртөөс нь илүү төтөө мараад байгаа юм шиг тийм өгтэй байгаа шүү дээ. Тэгээд хаагуурн зурсан бэ гэдэг те. Тэгээд одоо ардын дуунуудыг бодмор ч юм шиг бодоод тэг хайрын сэдвээр ерөөсөө нэгтэй дуулдгүй байжсэн. Тэгээд тэр үед нэг тийм жүжигийн дуу гэдэг оройцсон хайрын дуу гэдэг чин зориг гэдэг одоо төрөөс хайрлах чин зоригийн хөгжим жүжиг байдаг ус тэрний дуу би одоо манай Зохон аймгийн нэг их одоо үнэхээр энэ төрөмөл аяастай жоохон охин байдаг гэсэн нэр өгөөд жоохон хүүхэд миний хажуу би ч одоогоос 20 гаруй жилийн өмнө ихтэй тэр жоохон хүүхдээ төгөлдөр хор их сайн тоглодог нэг жоохон охин их гоё дуулдаг. Тэгээд тэр бүжигээ ингээд дандаа төгөлдөр хороо тоглоод зогсож байдаг. Тэгээд одоо тэр хүүхдээ анх эхлээд тэр дууг дуулсан байдаг. Оройцсон хайрын тухай дуу гэдэг. Зүүдэлж ярах хамраг гэдэг. Одоо заримдаа ингээд бодохоор жоо хичээд байдаг байхгүй. Тэр жоохон хүүхдээ юу бодож тэгэл хаан бугуйч оройд явж байгаа. Зүг мөн оройдох нь орчлон тайрын жаргалыг олдсон дээр нийтлээ тэр гээд одоо ингээд бодоход юу ч бодлоо тэр гоё дуулдаг. Гой хөгжимддэг болохоор тэр хүүхдтэй дуулаад байдаг байсан шиг байгаа. Тэгэл тэр нэргүүтэйгээ хамт тэр үнийг арайд өдөрчүүлээл касетэнд ороод тэр зүүдлэж жарах хамраг гэдэг манай Бавуударжийн шүлэгшүүтэй өрөөлийн гэрэл чим жаргатай энэ гэсэн чинь нэг тийм хүүхдтэй дуунууд. Тэгээд хамгийн анхны дуу нь бол тэр оройцсон хайрын дуу гэж тэр дуу байна. Тэгэл тэрнээс хойш л одоо тэр одоо их олон хайрын дуунууд болсон да. Тэгээд ер нь хүний амьдралтай ер нь уран бүтээл бол заавал тийм холбоотой байдаг юм болов. Бас дээр нь ялангуяа нийтийн дуу тухайх нийгэмтэй бас заавал уялдаж идэх юм болов. Боддоо. Тэгээд би тийм 92 3 оноос 90-ад оны үеэс эхлээд л одоо тэр хайрын тухай дуунуудтай дуулж эхэлсэн байт. Тэгээд тэр хайрын дууг одоо энэ дээр төгөлдөр нэргүүгэн би одоо бас энэ зүйлд одоо хацраад ингэ чамайг бас яах гэж. Тэгэлгүй яах вэ? За ингээд маш гоё байна. Дуучин Бацүх Гавьяатын хамгийн анх уран бүтээл хамгийн анхны хайрын уран бүтээлийг бас яг энэ цаг дор үзэгч та бүхэн ТV нэмлэлээрээс хамтдаа тэр дуулж байсан гайхалтай цаг уран бүтээлч хамтдаа одоо сонсгож байгаад их гайхалтай байна. За ингээд студид маань яг одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Төгөлдөр урч нэргүү хүрэлцэн ирсэн байна. За тэгээд танд энэ баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан зэж байна уу та? Сайхан зэж чинь та бүхэндээ бас баярын мэнд хүргэе. Маш их баярлалаа. Тэгээд дөнгөсөө бас Гавьяат бид хоёр олон сайхан зүйлийн тухай ярилцлаа. За тэгээд таны одоо энэ хоёрын одоо хамгийн анх хамтарч дуулж исэн тэр хайрын тийм ээ тэр сайхан сэдвтэй хамгийн анхны тэр оройцсон хайрын дуу гэдэг энэ сайхан дууг бас дууруу ингээл яалчгүй яриа ингээл явж байгаа л хазааж ороод тэгэл ингээл яг явж гин тэгээд энэ дууг бас үзэгч түмэндээ хамтран сайхан дуулж өгөөч гэж та хоёроос хүсэж байна тий. За баярлалаа. Хамбугуйч минь оройдох нэ Хатан сүх минь оройдох нэ хатаг өрөөл минь оройдох нэ Орчлон хайрын жаргалыг олдсон нэрнэдэ Хайрт минь надад үнсүүлж хайрт минь намайг үнсэлж Өдөрх минь оройдох нэ Ураач минь оройдох нэ үзэл жаргал минь оройдох нэ Орчлон хайрын жаргалыг олдсон нэрнэдэ Хайрт минь надад үнсүүлж хайрт минь намайг үнсэлж
Амраг сэтгэл минь оройдохны Ашур минь оройдохны ажил үйлс минь оройдохны Очлон дохарын даргалыг олсон дэрэннэ Хайрт минь надад үнсүүлж хайрт минь намайг үнсэж Хайрт минь надад үнсүүлж За, өстой гайхалтай уран бүтээл. Энэ бол бас их баярын өдөр тийм ээ. Бас их гоё сонин байж магадгүй. Тэгээ одоо нэлээд олон жилийн өмнө одоо 20 гаруй жилийн өмнө битээр дуулж ирсэн. Тэгээд кассетэнд орсон. Өдөөгөр Их сонсдог байсан. Сонсдог. Их гоё дуу байгаа шүү дээ. Гоё доо. Тэгэл энэ дуусны дараа дээр л тэр хайрын тухай дуунууд дуулаад тэгэл одоо гэр бүлтэй болол амьдрал ингэ явсан шүү дээ миний хувьд л тэгэл ийм гоё дуугар эхэлсэн. Оройтох нэ гэж байна. Оройтох нэ гэж хэлж байгаа ч Тэгэл яарал гэсэн юм шүү дээ. За тэгээд төгөлдөр уурч нэргүүгийн хувьд бас баяр наадам сайхан болж байна уу? Ажил албан өндөр үү? Таны бас уран бүтээлийн сонин сайхнаас юу байна тийм ээ? Баяр наадмын өдөр болж байна. Өнөөдөр дандаа сайхан дуу хоорын сайхан бүхнээр нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа учраас цэнгэрлэгцээ үзэн суугаа наадад суугаа Монгол төмөндөө бас өөрийн сайхан баяр наадмын сайхан сэтгэлээсээ тийм ээ? Өөрийн бас сайхан сонин сайхнаас хуваалцаач юм танаас хүсэж байна. Юуны өмнө би бас өөрийгөө бас танилцуулчих. Миний аав Сэрнэдэнд гээд Сахуу аймгийн Хөлбөмбө драмын театрт бүжгийн багш. Ээж минь бас Сэрвэн багийн шанс тоглодог. Ингээд гэр бүлэрээ би өөрөө завхнаас гаралтай. Ах トゥ 10 хүүхэдтэй. Тэдний доороос би 3 дахь нь. Тэгээд анхныхаа гараа би 10 дугаар ангид төгсөнгүүтээ Сахны Хөлбөмбө драмын театрт концерт мастер гэсэн сайхан орон тоон дээр өөрийнхөө авьяасаараа сонсголоороо төгөлдөр уурж тоглож. Тэгээд тэр үеэс л Бацуг гавьяат маань надад энэ дуу дуулах бол хамтран ингэж уран бүтээл хийх зам нь бас тэр үеэс эхэлсэн. Тийм учраас тэр цаг үед бол би Бацуг гавьяатаас авсан миний хамгийн том юм бол маш их хөлмөр чанар надад их хүчтэй нөлөөлсөн. Тэр хөлмөр чанарынх нь үр дүнгээр биес үдээ зэрэгтэй ингэж яваад бас их маш их баярлаж явдаг юм аа. Баярлалаа тэглэгээ явах уу тэгээд саяны дуу бол бас их гайхалтай. Тэгээд нэг сая бас Бацуг гавьяат маань ярьж ирсэн л да тийм ээ. Нэргүүгээд авьяаслыг төгөлдрөөр мундаг тоглодог, өөрөө гоё дуулдаг. Тийм хүн байсан. Бид тэр анхын дуу ингээд төгөлдөр хуур дээр сая бас яг ингээд төгөлдөр хуур тоглоод ингээд сайхан дуулаа үзэгч манаас сонссон баг. Дуулжсэн ингээд сая тэр хоёрын тэр гоё уран бүтээлийн тухай сая бас ярьлаа. Одоо яг хоёрын хувьд за өөр бас яг хамтарч хийсэн ямар уран бүтээлүүд байна тийм ээ. Энэ тал дээр суулцсан. Өөр тэр анх хэд битэрийн дуулсан дууч тэр нэг долооврунда зүүнний сарвтай дээлийнхэн тэрний аяыг би хийгээд инүүнтэй тогтоолдог гэсэн. Тэгээд яг арайд бичүүлэлтээ би ганцаараа бичүүлсэн байдаг. Байдээ. Тэгээд яг арайдад бичүүлээд битэрийн хоолоогоор ингээд бас хийгээд болоод олон түмэнд хүрсэн доо зүүдлэж жарах хамар гэдэг. Нэг доо цогторжин бавуудалж гээд одоо энэ төлөөс ярихад бавуудалж ерөөсө завхнаасаа явахгүй л гэж дандаа ярьдаг байсан. Гинтгэн завхан явах бол хот руу явах бол чи энүүгээр нэг дуу хийдүүлээрэ. Би энэ одоо хот руу шилжлээ гэж нэг тийм зүүдэлж ярах хамраг гэдэг нэг юм дуу нэг шүлэг нөтөлдөг явсан. Тэгээ тэрний гэрэл сайхан гэдэг нэг хөгжмийн зохиолч ая хийгээд тэгээд нэргүүвтээр дууснаар зүүдэлж ярах хамраг гэж дуу байна. Тэр дуу хөтөр одоо бас зөвчтэй сонир дуулж байгаа. Тэглэгээ явах уу? За ингээд хамтдаа бас өргөжлүүлэн дараагийн сайхан бүтээлийг сонсъё. Чимэн жаргада
Уйран дуусаа Зүрхийг минь хүлээж зүлж сэрнэ өөрийг чинь хайрлаад салгиж явна өрөөний хэлэлд чимэн жаргада санаад би уйран дуусаа зүрхийг минь хүлээж зүлж сэрнэ өөрийг чинь хайрлаад салгиж явна өрөөний хэлэлд чимэн жаргада төдгөө хүндрэлийг чинь би эргэн дурстаа дөрвөн цагийн өртөөж хүлээдэ Тэнгэрийн саран дор хоёулаа баяж тэмдээгрэх үрийг тус тусдаа Зүсэг чинь санаад би уйран дуусаа зүрхийг минь хүлээж зүлж сэрнэ өөрийг чинь хайрлаад салгиж явна өрөөний хэлэлд чимэн жаргада өрөөний хэлэлд чимэн жаргада энэ гоё бас Эстэй гоё доо. гоё доо тийм манай Баатаржи шүлгэлт. Тэгээ бас өнөөдөр сан донод үзэгчд бас Тий. сан байж магадгүй дээр гин. Энэ эстэй гоё байна. Энэ эстэй л сонирн байна тий. Тийм. Магадгүй ойр сонсоогүй. Тэгсэн ирээсээ бүр нэг сэтгэлд байдаг. Одоо бас залуучууд их гоё дуулаад байгаа юм бас нэг хин хоёр залуу бас дуулсан байт. Тэгээд дуучин бол тэгэл цаашаа ингээл хүмүүс ингээл гоё өөрийнхөө стил юугаар оруулаад тийм гоё дуулаад ингээл артын дуушиг болох хэрэгтэй шүү дээ. Тэгэл сүүлийн үед залуучууд дуулаад нэргүй үтер анх гэдэг дуулж явчихсан. Тэг их нэргүүдийг баярлалаа. Өнөөдөр их гоё өдөр шүү дээ. Сонголсын баяр болж байна тийм. Тий. Баяр наадам болж байна. Тэгээд үзэгчд маань ч гэсэн бас маш гоё сонин шин одоо содон тийм ээ. Тэгээд нэг яг л нэг ийм гоё сэтгэлд байдаг шүү дээ тий. Тийм сайхан уран бүтээлүүдийг бас өнөөдөр авьяатасаа сонсож байгаа гэж ингэж бодож байна. Энэ жилийн наадам бол их сайхан болж байна тийм ээ. Тэгээд мэдээж яг нөгөө одоо уяачтай хувьд бол сайхан бүгд сайхан мордоо уяал тийм ээ. Хүчүүд бол бүгд сайхан бэлтгэл узаацаа одоо ингээл сайхан ихний даваанууд ингээл сайхан явж байна тийм ээ. Сайхан урд мордын уралдаан сайхан үргэлжилж байна. За тэгээд сая бас нөгөө хайрын сэдвтээс 2 дуу сайхан явлаа. Тэгээд мэдээж нөгөө хайр их дотор олон төрөл байдаг гэл би тийг сонссон л доо. Тэгээд мэдээж нөгөө ээж аавын хайр, их орны хайр гэл ингээл байдаг. Тэгээд таны ойлголтоор ер нь хайр гэдэг энэ зүйлийг та яг хүн ер нь ямар байгаасаа гэж боддог вэ тийм ээ. Одоо юмыг альва мэдээж хүнийг хайрлах ч гэдэг юм уу тийм ээ. Их орноо хайрлах энэ хайр ер нь ямар байгаасаа гэж та боддог вэ? Хүн ерөөсөө хайр гэж асар том зүйл шүү дээ. Ер нь бол тэгээ хайр сэтгэл, хайр дурлал энэ төр гэдэг бол нэг жижигхэн болонд нь байгаа зүйл гэсэн үг бас нэг л хэсэг гэсэн үг шүү дээ. Хайр байгаа газар бол дандаа одоо ад жаргал байдаг. Хайр байгаа газар бол дандаа эд баялаг, гэрэлгээ байдаг. Тэгээд хүн өөрийгөө хайрлах, өрөөлийг хайрлах. Тэгээд одоо бусдын амжилтаар бахархах, бусдыгаа дэмжих. Өнөөдөр би тэгж бод Монголд жоохон тийм биенийг хайрлах тийм хайр жоохон тийм л байна л гэж бод тийм л. Ерөнхийдөө бол ингээд нэг хайрладаг, хүндэлдэг дандаа биеийн л гинэж хүн уурлахад болчих юм бол их гоё болно гэж боддتي. Магадгүй ерөөсөө нэг яардгуу те нэг гоё сайхан дандаа хүмүүс биеийн л уран ийм болчих юм бол
Улаанбаатарын энэ төвчээр мөгжрийн байхгүй болчих гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зэрэг хайр гэдэг үг агуу зүйл. Би бол одоо ялангуяа Монгол эх орноор одоо бахархаж байгаа залуучуудыг хараа. Одоо сүүлийн үед л залуучууд бас тийм эх орноор хомгсч эхэлж шүү. Залуучууд их тийм байгаа зү тийм одоо залуучууд ерөөсөө тийм их юм уншиж эхэлж байна. Бас одоо ер нь нэг хэсэг бол зүгээр залуучууд чинь нэг тийм гаднаасаа гоёол тавьгаад байсан шүү дээ. Одоо тийм биш дотроос нь гоёж эхэлж байна. Одоохондоо ажил төрөлгүй байлаа ч гэсэн бол цөмөрөө ихэнх дээд сургууль бас нэг боловсралтай болоод эхэлчихлээ. Ялангуяа одоо тэгээд өөрийнхөө одоо хийж байгаа зүйлээр бахархаж амьдарч эхэлж байна. Тэгээд одоо эх орноо хайрлаж эхэлж байна. Эх орноо ингэ дуурж эхэлж байна. Тэ? Ер нь залуу хүмүүсийг өнөөдөр эх орныхоо төлөө дуурж яхад хараад би бахархаж л гэдэг айгүй гоё. Байж шүү дээ. Залуучууд бол эх орныхоо төлөө сэтгэл зовж байна. Ирээдүйн төлөө сэтгэл зовж байна. Тэгээ одоо их эцэг нь ингээд үр хүүхдээ жоохон эртгэн өрөөсөө гаргадаг болчихвол тэ. Эртгэн хөхнөөсөө гаргадаг ингээд өрөөсөө гаргаад л одоо нэг эзэн хичээвэл заяа хичээдэг нийгэмд амьдарч шít. Тийм учраас тэр ажралтай сайхан амьдрах юмсан л гэж хүмүүс болгомоор өгдөг байхгүй тэ. Ажралтай сайхан амьдрыг бол өөрөө л одоо яг өрөөсөө л хайх хэрэгтэй. Өөрт нь байгаа хүн болгоно. Нэг зүйл нь өгтөр ээж аавыгаа ачиг хариулах юмсан гэж дандаа бодоод яваадаг тий. Ээж аавынхаа ачиг хариулна гэдэг бол өөрсдөө сайн яваад өгчих юм бол тэгэл одоо их чиг ачиг хариулж чинь гэсэн үг шүү дээ. Одоо хүүхэд нь одоо сайхан өөрийгөө аваа явцдаг тийм сайхан одоо амьдрал нь тэгшгэн мөр бүтэн нэр бүтэн тэгэл ажилтай тэг хийж чаддаг зүйлээрээ бахархдаг тийм сайхан өөр хүүхэдтэй тийм тийм юм. Тийм болохоор зэрэгс амьдрал хайрн дээр л тогтдог байх. Бие биенээ сайхан хайрлах, хүндлэх, үнэлэх, бие биендээ яг чин сэтгэлээсээ ярьдаг тийм. Бүр яг сэтгэлээсээ хүнтэй ингэж ярьдаг. Зүгээр хутлаа ярьдаг биш. Зүгээр яг хутлаа нэг магтдаг биш. Зүгээр нэг сайхан зүйл хийж байгаа юм. Би зарим нэгэн телевиз үзэж байгаа л их гоё залуучууд их байна шүү дээ. Уцын алал баяр хүргэмээр сандал. Яг үннээсээ хүнийг бие биенээ тэгж л гоё үнэлдэг. За тэгээд бусдын сайхан гоё хүмүүсийг хараад баяр хүргээд үнэхээр гоё байш шүү. Одоо манай уран бүтээлч дотор ч их сайхан явж байгаа уран бүтээлчдик олон биш. Залуу уран бүтээлчдийг хараад байхад л өнөөдөр цөмөрөө л хөрх юм. Ялангуяа чөлөөт уран бүтээлчд бол төрийнхэн төрөвчс нэг төгрөг авахгүй яг өөрөө юм болгоол зүтгээл тэгээд урлагийн зах зээлээр ингээл зүтгэж шít. Тэгэл зүтгэсэнгүүд нь тэгэл дэшегээ яваад шантарсангууд нь өөр дэшег ингээ яваад байгаа байхгүй. Тийм болохоор Монголд их боломж их байна тэр жижигхэн ч гэсэн нэг боломжийг олж бол тэрлүүгээ сэтгэлээсээ хандаал ингээл яваасаа гэж хайр гэдэг агуу зүйл. Агуу гайхамшигтай. За тэгээд баяр наадмын маргаш намар гэл. Одоо нэг тэгэл ерөөсө хурдан да тий. 100 боллоо гэлж наадам боллоо наадмын маргаш намар. За нөгөө намрын их ажлууд за одоо нөгөө тариа нөгөө яах вэ? Гэл тэгэл үйлчлэлт гэл ингээд ирдэг. Тэгээд өнөөдрийн хувьд бол гэхдээ бас налгар сайхан өдрүүд дуусах болоогүй байна. Хуртай, бороотой, тийм ээ, нартай, найртай энэ өдрүүд бас одоо сайхан үргэлжилж байна. Тэг хүн болго яг л энэ сайхан налгар сайхан үргэлжилж байгаа өдрүүд чи хүн болгоны сэтгэл сайхан тэнгэр налуун сайхан байгаасай гэж бодож чинь. Тэгээд таны би уран бүтээл рүү бас эргэж хоёлоо орё гэж бодож чинь. Тэгээд олон сайхан нутгийн орны сайхан олон тухай дуу байна. Тэгээд дөрвөн улирлын өнгө гэдэг бас нэг сайхан дуу байдаг. Энэ дуу бол стол яхаа аргагүй нөгөө кассетнаас эхлээл ингээл явсан. Кассет дээр л анх биччихсэн шүү дээ. Бас их сонд төгтэй. Өнөөдөр энэ яагаад энэ бавуударжийн дуунуудыг их олон оруулсан байна. Яг одоо ингээд үзсэн чинь бавуударжийн дуунууд би өөрөөсөө бодоогүй байна. Тийм яг бавуударжийн дуг оруулъя гэж ерөөсөө бодог. Лото 90-ийн баахан дуунууд байна. Пүрвжийн Бацаахан дуунууд гэж зөндөө олон яруу нэшдэг шүү дээ. Бавуударжийн дуунууд өнөөдөр их орсон байна. Тэрүүнээс одоо тахад бас цогторжийн бавуударжийн шүлэг. Тэгээ дөрвөн улирлын өнгө гээд би энэ дууга зүгээр л нэг баахан дуунууд бичүүлчихэд тэгээд нэг өглөөгөр нэг бичүүлэл авчихсан чинь тэгээд дараа нь би бичүүлэл ингээ хот руу аваа явчихгүй юу. Тэгээд дараа нь хээр тарвагс авчихсан чинь нэг намрын өдөр наадмын дараа дээр нэг тарваганд явдаг шүү дээ 8 сар үед. Тэгээд хээр тарвагс авчихсан чинь тэр доогоор нэг мартай хүн дахин гутаал намрын бороо цууги ялхах таа гал тэгээд дахиад явчихлаа. Гэсэн чинь нэг тийшээ нэг уруудаад нэг бас нэг хоёр мартай залуу мөн чи холоос санагдсандаа гэж дуулаад гэж нэг бичүүлэл дотор явуулсан. Гэс оронгууд нь арайтайгаар явгонгууд нэгээд кассетаар дамжаад ингээ хөрцсөн байдаг. Тэгээ энэ дуу
их гоё дуу. Манай урлагийн гайсдаг төгжмөн зөвхөн Жамингийн ая. Тэгээд би анх Улаанбаатар хотод ардын эрхийн хийд бараад Завхан гол гэдэг дуугаараа анхны хийд бараад төрүүлжсэн юм. Тэгээд 300 мянган төгрөгөөр шагнуулад тэгээд 10 дуу шалгадаг байх. Дөрөвд нь энэ дөрвөн улирлын өнгө гэж дуу ороод 10 дууны дөрөвд нь ороод тэгээд нэг юм шарп гэдэг нэг хөгжмөөр шалгуулаад шагнуулаад баярлж исэн тул та тэгээд гоё намрын ийм дөрвөн улирлын өнгө энэ дуу. Энэ дуу бол манай сая энэ жилийн тоглолтыг миний хөдөөгөр явж байгаа тоглолтод ерөөсөө л үзэгчдийг хүсдэг дуунуудын нэг нь. Ястай яах. Яг одоо яхаа бүх тэр үе энэ дуу бол өөрөө бас ингэж сонгосон тавс их баярлж байна. Таны тэр дуунууд бол тэгээд олон гой дурсамжууд яваад байна л да. Ерөөсөө нэг дуун дээр л одоо магадгүй үзэгчдийн энэ өнөөдрийн одоо нэвтрүүлэгт орж байгаа дуулагдж байгаа дуунуудыг сонсоод тэр дууны цаана сонсоход л нэг тийм яг л нэг тухайн цаг үеийн тодорхойл тухайн тэр үйл явдал тийм ээ дурсамж нандин бүхэн л явж идэг. Тэгээ өнөөдөр бас энэ дөрөв өдрлийн өнгө дууг яг одоо Говьтмаас дуулж өгч чинь дуулж өгөөч гэж би бас хүсэж байна танаас. Тэгээ энэ дуун дээр ч гэсэн бас одоо ингээл малчтын хувьд тэр сайхан залуучуудын хувьд морин дэл дээр тийсч байгаа Монгол ирчүүдийн хувьд тийм ээ хоноо хариулаа явж байгаа тэр хацаргаа одоо бүсгүүчүүдийн хувьд гэдэг юм уу тийм ээ гой юм дурсамжууд байгаа. Тэгээд хамтдаа энэ сайхан дуугаа бас сонсъё. Тэгээ үзэгч манаас ингээл дагаж дуулаад ингээл хамтдаа гоё сууж байгаа хэл та. За баярлалаа. Намрын бороноор цугүй алхахада начнаас тутугүй гонни тэдэдэхо хөтөгийн удабар сарнэгэхэн хөлөрсөн алгаран цэцэ арагдахсанда томчиг хада санагдсандахо торхон ангар надуусан тэсийн гол минэхо хаврын сайдэ шанхэг задгайлха арднаас дутуугүй сэтгэл саллагдагда хөхөдөбөр арчдэнгийн одасадом хүмсхэн дорон нодмас тазахстагдако мунчиг хадас харагдсандахо мөнгөн заллаа туу атган тэнгэрнэ зуны үдэшин шуудын жиргээ зулцган зандан ши сэтгэл нагдаа номгон ходож энэдэн асара нүцгэн хөдөрөн шүдэ айдэсдахсанда тончиг хада санагдсандахо торхон ангар надуусан тэсийн гол минэхо зөөлөн цас замаар урсаха өвснөөс өцгүй тансга мэдэрдэгдэ одми мялласан аярахан өнги өндгөрө тэмтэржнэги одохсон баха мунчиг хадас харагдсандахо мөнгөн заллаа туу атган тэнгэрнэ атган тэнгэрнэ
Орой. Энэ бас гайхалтай. Сайхан дуу шүү. Тэгээ таны уран бүтээл за сүүлийн үед бас ямар сайхан шин ол замаг юутай байна. Өөртөө ярилцахгүйгээр цомог гаргах гэж байна. Би өөртөө ярилцах гээд дуунуудынхаа нэрийг нөгөөд тэгээ яруу найрагчдад захиалсан. Одоо жишээлхэд дуу би хэрвээ дуу байсан бол гэдэг нэр өгөөд одоо тэгээ дуу захиалах, шүлэг захиалах хэрэгтэй тийм. Шүлэгээ өрчмөн захиалж. Гэх мэтлэнгийн тэгэл өөртөө ярилцах үе байдаг ч юм уу хос орчлон энэ төр гээд тэгээд жоохон тийм гоё тийм үү ухаарлын сэдвтэй тийм дуу нэлээ болсон тийм цомог гаргах чинь аавын сэтгэл ааваа саналаа манлаа энэ төр гээд тийм дуунуудтай хаяа сайтай хадмууд матмууд энэ төр хадмуудын дуу албаар захиалж байгаа. Тийм биш. Ер нь хоор шүү тийм. Хоор тэгээ ерөөс амьдралд чинь нөгөө нэг юм хатам талаа их магтчихж амьдрал бат бөх байт юм биш үү? Өөрийнхөө аав ээжийг биш хатам талаа хайрлаж чиж зүрх биенийгээ хайрлаж чиж. Тэр утгаар нь өөрийнхөө хүмүүсийг одоо зэмлээд өрөөлийн хүмүүсийг хүндэлж хайрлах гэсэн юм санаагаар. Тэгээд 20 хатам ихтер бид нар бас нэг өөр талаас арай жоохон хатмуудыг ингээд доош нь ингээд хэдэж шүү дээ. Тийм ш хатам гэдэг бол тэр өөрийнхөө үр хүүхдийг тэр нэгэн хүнд тийм ээ ховзяг нөгч ш таатгах шүү дээ. Тийм болохоор их сайхан магтах ёстой л гэж бодож шүү дээ. Бүхэл бүтэн хүнээ өгч явахад гэж. Нэлээ олон яруу найрагч захиалаад тэгээд эрдэнтийн даштан дуугээд хүний шүлэг нь таалагдсан. Тэгээд цэрэн дондуураа юм хэлгээд одоо бичүүлж байгаа. Тийм хаяа сайтай хатмууд тэгэхээр тийм дуулж байгаа тэгээд жишээ. Тийм. Тиймэрхүү санаатай тэгээд ахтай тэгээд одоо олон гоё залуучууд их сайхан дуулж гаж. Тийм болохоор зэрэг бас зав цагаар нь бас гоё энтэнд очиж дуугаа дуулал тийм. Тэгэл одоо янз бүрийн л одоо тоглолтууд гарах юм байна шүү дээ. Тийм стайл. Өрөмнөр алтан гадас мадас тэгэл одоо ой мой тэргээл тэгэл тэр болгон дээр нь бол би очиод явах тийм бас нэгт сонирхол бас бага ягаад гэвэл одоо их олон гоё залуучууд байж байгаа тийм. Тэгэл тойрон үрэлтэн залуучуудаа их явуулдаг тийм. Зайлшгүй аччих хэрэгтэй байна гэдэг юм бол нэг юм дээр очичоод тэгэл явах тийм. Одоо үзэгчд маань бол баг би эхлээд тэднэрт дуулдаг болсон. Тэрөөс үзэгчд аягүй ингээл ингэнэл гэдэг шиг л болоод байгаа шүү дээ. Тэгэл одоо гоё явж байна да. Тэгээд олон түмний эмэд хүчинд ингээл сайхан явж байна да. Сайхан л байна. Баярлалаа. Тэгээ сайхан зүйл үргэлжил сайхан байгаасаа. Сайхан гэдэг үг ч өөрөө их гайхалтай. Тэгээ энэ үгний цаана олон гоё тийм утга агуулга байдаг. Би дөрөв ч гэсэн чамд хэлж байна. Ерөөсөө Монголын ирээдүйг бол ерөөсөө залуучуудаар нь хармаар юм бэл. Энэ залуучууд сая харих ухаа болоод ирлээ. Өөрөөр дотроос өөрийгөө гоёж эхэллээ тийм. Хийж байгаа зүйлээрээ бахархаж эхэллээ. Нэг том агуу юм ирдэх байлаа. Жижигхэн ч гэсэн боломж олж байгаа. Ингээл зүтгүүл миний энэ дотор миний ад жаргал байгаа, хайр сэтгэл байгаа, эд баялаг байгаа, миний амжилт болгон байгаа тийм. Тэгээ ер нь бол сайхан ирээдүгөө сайхнаар төсөөлж ингэж гэгээлгээр бодож ингэж явах юм бол одоо амжилт байна гэдэг залуучуудаа ойлгож эхэлж байна. Эзэн хичээвэл заяа хичээдэг нийгэмд амьдарч ийм гэдгийг ойлгочихлоо тийм. Тийм болохоор зэрэг ирээдүйн дээр л одоо сайхан болох болно гэж л ингэж бодож байна. Тэгээд чивтрэнүүдийн нэвтрүүлэг бол их гоё үзэгчтэйгээ яг өгтөө улсын байрынхаа энэ үеэр ярилцж байна тийм ээ. Сайхан боллоо. Баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн энэ сайхан ярилцлагын бас төгсгөл хэсэг тийм ээ. Яг одоо цэнхэрлэгцээ үзэж байгаа. ТV8 телевизийг сонгоо үзэж байгаа наадамч олон доо зориулж бас гавьяат ба нэг хөөрийн тэр сайхан нэг сэтгэлийн сайхан баяр наадмын мэдчилгээг бас таныг хүргэх байх гэж бодож байна л да тий. За тэгээд өнөөдөр бол нэг сайхан өдөр. Тэгээд би завханчуудаа тэр дундаа тэр алдархаанчууд тэгээд бүр алдар аргаад тэгээд мөн Монголын ард түмэн тэгээд дээрэс нь одоо дэлхийн өнцөг болонд байгаа монголчууд та бүхэнд энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бие бинийгээ хайрлаж, орчлон дэлхийг хайрлаж, өөрийгөө хайрлаж, өрөөлийг хайрлаж тийм ээ. Бусдын амжилтаар бахархаж нэгэнтээ чин сэтгэлээр уудаж ингэж л одоо сайхан амьдрал одоо бүх юм ад жаргал бол бүгд биднэрт байгаа. Монгол улсын ирээдүйн төлөө бид нар сайхан ингээд нэг урамшуулж ингэж явах юм бол сайхан болно. Тэгээд энэ сайхан баяр маань сайхан боллоо. Тэгээд та бүхэнд эрүүлийн ад жаргал энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсээ өрөөё. За гэлээ тэр өрөөл бат сайхан унших болтугай.
ТV8 төлөөстэй хамтдаа байгаа үзэгч хүмүүстээ маш их баярлалаа. Биднээс бэлтгэн хүргэдэг Титэм нэвтрүүлгийн энэ удаагийн баярын онцгой дугаар маань инхүү энд хүрээд жаргаж байна. Тэг өнөөдөр бас нэвтрүүлгийн хамарт маань заларч за энэ сайхан олон одоо ард түмний сонсогчдаа дуугаа дуулж өгч сэтгэлээсээ бас бидэнтэй надтай ярилцсан, үзэгчтэйгээ ярилцсан Бацах Гавьяатаа маш их баярлалаа. Тэгээд сайхан надараа та сайхан баярлалаа. Хамгийн тэр сайхан бүхний дээдийг тань хүсье өрөөж Наа баярлалаа. Энэ сайхан цаг хугацааг бидэнтэй хамтдаа үзэгч хүмүүнтэйгээ ярилцаж, дуулж, хамт өнгөрүүлсэн Бацах Гавьяатаа маш их баярлалаа. Таны ажил үйлс өөдрөг үргэл сайхан өөдөөдөөш мандан бадарч байгаа сайхан өрөөлийг өргөн төвшүүлье. Нэвтрүүлгийг хамтдаа бэлтгэн үргэсэн ТV8 телевизийн уран бүтээлч бод хамт олондоо маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Мэдээж эрхэм хүндтэй үзэгч та бүхэн маань хотлолноороо дэнж хотойдол дэлгэр сайхан наадаарай. Баярлалаа та бүхэндээ. Мандэн цэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын бутан бүргчгэн нагорхи Насан өндөр авэж хайлаарай Нартын зам булаач нагорхи Өнөтэй сэтгэлийг